Гепатитын В вирусээс хамтдаа сэргийлье. Эхээс сурагт гепатитын В вирусын халдвар дамжихаас сэргийлэх боломж бидэнд бий. Эмэгтэй та жирэмсний эхний 3 сарда харьяа өрхийн болон сумын эрүүл мэндийн төвийн хяналтанд гепатитын В-С вирус ХДХВ болон тэмбүүгийн илрүүлэг шинжилгээнд хамрагдаарай. Жирэмсэн их та хэвлээд буй хүүхдээ гепатитын В вирусын халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам жирэмсний хяналтаас эхэлдэг. Учир нь В вируст гепатитын халдвартай ихээс халдвар нэраа дамжих эрсдэлтэй. Гепатитын В вирусын халдварыг эрт илрүүлэх, хэрвээ халдвар илэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмчлэх, цаашид учирч буй эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд жирэмсний хяналтын тогтмол үзлэг, шинжилгээ хамгийн чухал ач холбогдолтой юм. Хэрвээ танд гепатитын В вирусын халдвар илэрсэн бол харьяаллын дагуу эрүүл мэндийн байгууллагын халдварт дотор их барих эмэгтэйчүүдийн эмчийн хяналтанд заавал ороорой. Жирэмсний хугацаанд вирусын ачаалал тоолох шинжилгээнд хамрагдаж, эмчийн шийдвэрээр вирусын эсрэг эмчилгээ хийлгээрэй. Вирусын эсрэг эмчилгээ хийснээр эхээс хүүхдэд халдвар дамжих эрсдлийг бууруулах ач холбогдолтой. Эхээс хүүхдэд халдвар дамжих нь архаг В вируст гепатит үүсэх гол шалтгаан болох ба нэраад гепатитын В вирусын вакцин хийгээгүйгээс төрөх үедээ В вирусын халдварт өртсөн тохиолдолд 90% нь архагших магадaltaйг анхаарна уу? Иймд нэраад төрснөөс хойш 12 цагийн дотор гепатитын В вирусын эсрэг вакциныг гепатитын В вирусын эсрэг иммуноглобулинтай хамт тариулахыг анхаарна уу? В вирусын эсрэг вакцин ба гепатитын В вирусын эсрэг иммуноглобулиныг их хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, урьдчилан сэргийлэх тарилгын гэрчлэгэнд заавал тэмдэглүүлээрэй. Төрхөөс гараад өрх болон сумын эрүүл мэндийн төвийн хяналтанд ороорой. Заавал хийх дархлаажуулалтын товлолын дагуу хүүхдийг 2, 3, 4 сартайд нь 5 вакцины бүрэн 3 тунгаар дархлаажуулаарай. Товлолын дагуу вакцинжуулалтандаа хамрагдах нь таны хүүхдийг өвчлөлөөс хамгаалах болно. Гепатитын В-С, Д вирусын халдварыг эмчлэхгүй бол илгэний хатуурал, илгэний хавдар үүсгэх аюултай. Гепатитын тусламж үйлчлэгийг хүртээмжтэй болгосноор жирэмсэн эмэгтэйчүүд эрт илрүүлэг, үзлэгт хамрагдаж, ураг нэраад халдвар дамжихаас урьдчилан сэргийлж чадна. Гепатитын В вирусээс хамтдаа сэргийлье.